Монголын ард түмнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтхан мэдчилж байна. Өчигдөр 7 дугаар сарын 3-ны өдөр хэл мэдээллийн хэрэгслээр Монгол улсын 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд мэтгэлцээнд миний бэлтгэл хийж байсан бичлэгийг тавьж олон түмэнд мэтгэлцээнийг найруулгатай дэглэн тавьсан жүжиг мэтээр буруу ойлголт өгөх ийм нэвтрүүлгийг бэлдсэн байна. Би энэ нэвтрүүлгийг үзээд Монголынхаа ард түмэнд хандаж энэ сонгуулийн хугацаанд болсон үйл явдлуудын талаар бас тодорхой мэдээллийг өгч мэдгдэл хий гэж бодож энэхүү мэдгдлийг хийж байгаа юм аа. Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээнд би бэлдсэн. Мэтгэлцээнд би зугатааж биш бэлдэж оролцох ёстой гэж анханасаа би бодож байсан. Би 3 сая иргэнийхээ өмнө улс орныг хөгжүүлэх, иргэдийнхэн аж амьдралыг хэрхэн яаж сайжруулах вэ гэдэг бодлогын мэтгэлцээн, хөгжлийн мэтгэлцээн байх ёстой гэж ингэж бэлдсэн. Мэтгэлцээнд бэлддэг нь зөвхөн монголч биш, гадаадын улс орнуудын ч сонгуулийн сурталчилгааны мэтгэлцээнд бэлддэг жишээ баримтууд олонтой л байдаг. Энэ огтхонч нууц зүйл энд байхгүй. Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн вебсайтанд иргэдээс ирсэн бүх асуултууд тэнд байгаа. Тэр ирсэн асуултуудад хариулж мэтгэлцээнд бэлдсэн. Нууцлаг байдалтай хийсэн дэглэсэн жүжиг мэтээр олон түмнийг бас төөрөгдүүлэх гэж ийм зүйлийг гаргаж тавьж байгаа явдал энэ бичлэгийг хэрхэн яаж олсон бэ гэдэг явдал ихээхэн анхаарал бас татж байгаа юм аа. Сонгуулийн сурталчилгааны үеэр 60 тэрбум төгрөгийн асуудлыг ардчилсан намаас олонтой ярьлаа. 3 удаагийн сонгуульд дамжуулж энэ асуудлыг ярьж байна. Энэ асуудлаар хууль шүүхийн байгууллагууд шийдвэрээ гаргасан талаар би урд нь мэдээлэл өгч байсан. Прокурорын дүгнэлт гарч, шүүхийн шийдвэр гарч, авилгалтай тэмцэх газар 2016 оны сонгуулиас хойш томилогдсон 200 шахам хүмүүстэй уулзаж, тодруулж энэ талаар ямар нэгэн тогтоогдох зүйл алгаа гэдэг ийм шалгалтын дүн мэдээж бас гарч байгаа. Олон газарт ярьсан зүйлүүдийг эвлүүлж, нийлүүлж хийсэн байна гэдгийг би хариуцлагатайгаар хэлж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуул болгоны үеэр яригддаг гарал үүслийн тухай асуудал яригдсан. Энэ асуудал надыг энэ удаагийн сонгуульд бас тойроогүй дайрч өнгөрсөн. Би бол монгол хүн. Төвдөн Балжирг гэгч нөхөр миний гарал үүслийн талаар ор үндэсгүй зүйлийг ярьж сүүлд нь түүнийгээ би хэрэв тестүүд дээр очиж энийг тусгай зааврын дагуу ярьсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Би монгол хүн гэдгийг өнөөдөрч би баттай хэлнэ. Тэнгэрт байгаа эцгийг, асрамжинд байгаа эхийгээ би барьж андгаалж хэлэх байна. Сонгуулийн үеэр Аархал гэх нэртэй миний гэртээ бичсэн бичлэгийг олон түмэнд мөн говьл байвал цацсан. Би 15 жилийн өмнө хамт ажиллаж байсан нөхдүүдээ гэртээ урьж сар шинээр уулздаг, учирдаг ийм сайхан уламжлалтай. Энэ уулзалтын үеийн бичлэгийг өнөөдрийн төр засагт ажил алба хашиж байгаа хүмүүсийн тэдний эрхэлж байгаа ажил төрөлтэй холбох, бие биенийгээ өргөмжил дээдлж байгаа мэтээр ёс заншлаа умартсан байдлаар тайлбарлах зэрэг оролдлогуудыг хийсэн. 15 жилийн өмнө нийслэлийн засаг даргын тамгын газрын дарга байсан. 15 жилийн өмнө нийслэлийн цагдаагийн дарга байсан. Нийслэлийн замын цагдаагийн газрын дарга байсныхаа хувьд манад өргөдөж очсон. Монголчууд Ахмад буурлуудаа хүндэтгэж өвдөг сөхрөн сууж тамхилдаг, мэд мэдлэлцдэг сайхан уламжлалтай ард түмэн. Би ч Ахмад настай хүмүүстэй сар шинээр мөн тэгж золгож мэд мэдлэлцдэг. Энэ уламжлалыг монголчууд сайн мэднэ. Энэ жилийн цагаан сарын шинийн 4-нд үндэсний өв нэгдлийн засгийн газар золголт хийсэн фото зургаач би сонгуулийнхаа сурталчилгааны материалд тавьсан. Энэ бол хүн ёсны асуудлаа. Сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдрүүдэд тухайлбал Говьалтай аймагт 1 тэрбум 89 сая төгрөг тээвэрлэж явсан машин баригдсан. Дорноговь аймагт 90 гаруй сая төгрөг тээвэрлэж явсан машин баригдсан гэд орон нутагт ихээхэн хэмжээний мөнгөтэй машинууд ардчилсан намын нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны материалтай хамтаар баригдаж байгаа. Зарим хүмүүс
ардчилсан намын нэр дэвшигчийг офшор бүсэд хамаарал бүхэн этгээдүүдийнхээ хамтаар 1.1 тэрбум Америк долларын өмч хөрөнгөтэй гэж ярьж хэлж байгаа. Энэ их өмч хөрөнгө, энэ хэний өмч хөрөнгө вэ? Зөвхөн тэдний яригдж байгаа офшор бүсэд байгаа мөнгө өнөөдрийн Монголын нийт ард түмний өрийг дарна барагдуулна гэж ярьж байгаа тэр хөрөнгөний 50% тэнцэх хэмжээний мөнгө байгаамаа. Энэ их мөнгөний гарал үүсэл, энэ их мөнгөний хуулийн дагуу юу үгүй юу, татвар төлөгдсөн үгүй юу гэдгийг бас шалгах, тогтоох ёстой гэж би бодож байгаа. Би бол хүнийг хардаж биш, итгэж ажилуулдаг хүн. Магадгүй энэ бас миний алдаа дутагдалч байж магадгүй юм. Гэхдээ энэ удаа миний оролцсон үйлдэл болгоныг, бичлэг болгоныг олон нийтэд буруу зуруу ойлголт төрүүлэхээр эвлүүлж монтажлж, цацаж дэлгэн тавьж байна. Энэ бол сонгуулийн зорилготой гэдгийг та бид ойлгож байгаа. Энэ байдал маань цаашдаа иргэдэд, залуучуудад, ажил дээрээ, орон гэртээ тайван амгалан байх боломж бололцоог алдагдуулсан, хардлага сэрдлэгийн дунд амьдрах ийм айдсыг төрүүлэх нөхцөл бий болж байгаа юм биш байгаа гэж би бас сэтгэл эмзэглэж байгаа юм аа. Энэ мэт хүний эрх чөлөөнд ирээ цээргүй халдаж байгаа үйлдэлүүдтэй би цаашдаа тууштай тэмцэнэ. Монгол хүн, Монгол эх орондоо өрөх гэртээ, албан байгууллага дээр амар тайван, ай хаюулгүй ажиллаж, хөдөлмөрлөж, амьдрч байх ёстой юм аа.